Саяны батлагдсан хуулиудтай холбогдуулан зарим гишүүдээс бас санаа оноо гарч байгаа учраас би хэлэх ёстой гэж ингэж бодож байна. За сүүлийн үед бол манай эрүүл мэндийн салбар дээр нэг хоёр асуудлын талаар буруу зөрүү мэдээлэл яваад байгаа. Тэгэхдээ өнөөдөр нэг хүний ажил албан тушаал ярьж байхын оронд энэ дэгдээд байгаа томуу төсвөчний нөхцөл байдал орд илгэх шаардлагатай байгаа энэ асуудлаар ярьсан бол нэн сайнсан харамсалтай тэхгүй байна. Нэгэнт гишүүн асуудал тавьсан учраас би бас нэг тайлбар өгөх зүйтэй гэж бодож байгаа. Яагаад гэвэл парламентаас олон нийтэд буруу ойлголт өгсөн ийм мэдээлэл гарах ёсгүй гэж бодож байна. За эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан тушаал надад тэргүй. Би бол одоо сайдтай сэтгэл хангалуун байгаа. Сүүлийн үед сонин хэвлэлээр наран туяа гэдэг төр орлон гүйцэтгэгчийн асуудлыг бол бичиж ярьж байгаа. Ярихад ичгэвтер боловч өнгөрсөн засгийн газрын үед даргийнхын ажлыг булааж авсан юм билээ. Тэгээд тэр даргийнхын зүгээс нэг асуудал тавиад байгаа сонин хэвлэлээр янз бүрийн юм бичүүлж байгаа гэсэн ийм яриа хөөрэ байгаа юм байна лээ. Эрүүл мэндийн салбартай холбоотой ийм асуудал гарч байгаа учраас би газрын даргыг наран туяатай уулзаж асуудлыг тодруулах үүрэг өгсөн. Тодруулах үүрэг өгөхөд саяны өгсөн мэдээллийг өгж байгаа. Орлогч дарга байсан хүнийг өгнө өмнөх сайд маань эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга байсан хүнийг ажлыг авахдаа таныг дидээр тавина гэж хэлээд тавиагүй. Үүнээс болоод энэ хүн үс цангадаад байгаа гэдэг ийм мэдээллийг наран туяа манай газрын даргад өгсөн байна лээ. За би тэр наран туяагийн шорон оронд орсон тухай бол мэдээллийг мэдэхгүй байна. Тэгвэл ийм асуудал гарч байгаатай холбогдуулан төрийн захиргаа удирдлагын газар харьяалдаг юм байлээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийг. За ингээд шалгаад үзэхэд бол сургалтын асуудал эрүүл мэндийн хөгжлийн төв дээр байж байна. Энэ сургалтаа зохион байгуулж чадахгүй байгаа асуудал байна. За гадаадад эмч мэрэгчлэнүүд явах ёстой оронд нь танилтал ах トゥ хамаатан саднаа явуулсан ч тухайн асуудал байна. За резидентийн шалгалтанд тэнцсэн хүмүүсийг хоош нь ухрааж тэнцээгүй хүмүүсийг оронд нь оруулсан ийм тохиолдол байна. Эрүүл мэндийн яам дээр үүнтэй холбоотой 100 гаруй гомдол ирсэн байгаа. Түүнээс гадна төр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм билээ. Саяны гаргасан адаа дутагдaltaй холбогдуулан төр орлон гүйцэтгэгчийг чөлөөлөх бүр нөхцөл бүрдсэн чөлөөлнө. Хоёрдугаар асуудлын тухайд мэдээлэл сэгийн дээр нэг асуудал гараад байгаамаа. Эрүүл мэндийн сайд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ямар ч мэдээлэл өгөхгүй байхыг эрүүл мэндийн салбарынханд үүргэсэн гэж. Би хэвлэлийн эрхчлөлөг эрхэм бэлдэг мэрэгжлийн сэтгүүлчийн хувьд нэгийнхэн ч тийм үүрэг өгөөгүй. Нэгэнтээ мэдээлэл сэг эмээний худал ташаа мэдээлэл өгсөн учраас би нэг хэлэх ёстой. Хоёрдугаарт эрүүл мэндийн яам манад мөнгөг гэрээхий тэр хүртэл чинь бид нар танаа салбарын талаас сөрөг мэдээлэл өгөх болно гэж манай хэвлэл мэдээллийн албанд мэдээлсэн байлээ. Би сэтгүүлчний хувьд мэрэгжлийн хүний хувьд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд шантажны сэтгүүл зүг өгшүүлэхгүй. Баярлалаа.